Монгол үйлдвэрлэл миний хэрэгтэй. Монголчууд маш олон салбарт бүтээн байгуулалтыг амжилттай хийж эх орондоо эдийн засагт өөрсдийн гэсэн хувь нэмрийг оруулсаар байгаа юм. Эдгээр баялаг бүтээгчтэй мас агентлаг баялаг бүтээгчтэй дэмжин ажилласаар байгаамаа. Сайн мэцхан үзэгчтэй баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр үргэлжилж байна. Өнгөрсөн онд мас агентлаг баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрийг олон улс, орон нутаг нийслэл хот гэсэн бүсчлэр амжилттай зохион байгуулсан. Энэ онд манай төсөл хөтөлбөрөөс мөн амжилттай үргэлжилж Монголд үйлдвэрлэл миний хэрэглээ урайндаар үргэлжилж байгаамаа. Өнөөдөр бид төслийнхөө шинэхэн нэвтрүүлгийн үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Бид арга шагаа компанид хүрэлцэн ирсэн байна. Арга шагаа компанийн хувьд бол арьсан эдлэр бүх төрлийн бүтээгдэхүүн тэр дундаа дээлний бүс, тэлээ зам, бэлэг дурслын зүйлийг бас үйлдвэрлэдэг байгаа. Ингээ хамтдаа арга шагаа компани үйл ажиллагаатай танилцъя. Арга шагаа компани 2009 оноос үйл ажиллагаагаа албан ёсоор эхэлсэн байна. 6 жилийн хугацаанд дотоодоо арьширээр төрөл бүрийн тэлээ, дээлний бүсийг үйлдвэрлэж, нийслэл хот болон орон нутгийн хэрэглэгчдэд амжилттай хүргэсээр байгаамаа. Энэ хугацаанд тасралтгүй арьширны салбарт болон дотоодоо үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн байна. За арьширны салбарт орсон шалтгаан нь бол ерөнхийдөө хувь сонирхол тийм ээ. Одоо хобби гэсэн үүднээс анх орж исэн. Тэгээд хүнд хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд тэгээд тэрэндээ оромшаад одоо өдөрт хүртэл одоо ажиллаж байна. Ер нь бол 6 жилийн өмнө гэхэд одоо бид нар ч бүх юмыг нойлосоо тгээс эхэлжсэн. Тэгээд одоо эргээ харахад бол их гоё л байна л да. Одоо жоохон ч гэсэн дэвжиж жоохон дэвшилсэн байдалтай тийм ээ. Тоног төхөөрөмжөөс ахуулаад ерөнхийдөө хийж байгаа бүтээгдэхүүний байдлаас харахад ерөнхийдөө сайжирсан л та. За 6 жилийн хугацаанд гэх юм бол за би сүүлд 2015 онд яг нэг арьсаа одоо тийм ээ үйлдвэрлэгчнээс худалдаж авсан арьсныхаа дүнг бодоход нэг 70-80 сая орчим төгрөг болж байсан. Тэгэхээр тэрнгээр бүтээгдэхүүн гэдэг чинь одоо бараг 20-30 мянган төгрөгийн нэр бүтээгдэхүүн болно гэсэн үг. Тэгээд тэднийг бол ерөнхийдөө 20-30% нь Монголд Улаанбаатарт ч юм уу тийм Монголдо борлуулад үлдсэн 70-80% нь бол урагшаа юм уу хашаа экспортлдог байгаа. Анх үйл ажиллагаагаа эхлэхдээ өмдний тэлээ хийж эхэлсэн байна. Түүний дараагаар эмэгтэй эрэгтэй дээлийн бүс хийж эхэлжээ. Цаашлаад үйл ажиллагаагаа сайжруулж үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэн ажилласаар байгаа юм. Арга шагаа компани сэтгэл нийсэн санаачлагтай 10 гаруй залуус эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр ажиллаж байгааг дуулахад таатай байна. Одоо ерөнхийдөө бол яг тэд гэсэн юм бол байхгүй. Ерөнхийдөө бол нэг 20-30 төрлийн нэрийн бүтээгдэхүүн. Түүнээс гадна бол захиалгаар ярьсаар бол янз янзын бараа бүтээгдэхүүн хий. Тийм ээ. Жишээлбэл одоо гөлөм эмээлийн гөлөм жишээтэй тийм ээ. Тэгээд дайсан цүнх ерөнхийдөө арьс ширээ хийх бололцооны бүх эмээл хийндэ. За санхүүгийн үүсвэр гэх юм бол ерөнхийдөө өөрөөсөө бор зүрхээр л гэсэн үг л дээ. Анхнаасаа тэгэл нэг жоохон хөрөнгөийг өөртөө гаргаад тийм ээ нэг жижиг арьс аваад хэлжээсээ одоо ч гэсэн ерөнхийдөө тэрийг хөгжүүлээд ерөнхийдөө бор зүрхээр одоо өөртөө болгоод явж байна да. Борлуулалтаа бол одоогийн байдлаар бол дүнжин гарав Мишель Экспо ерөнхийдөө үзэсгэлэнгүүд. Тэгээд Нарантуул зах дээр бол угсаа анхнаасаа зогссон Нарантуул захаар бол анхнаасаа борлуулалтаа хийжсэн. Нарантуул дээр ч гэсэн борлуулалтаа хийж байгаа. Тэгээд Багцаалын баруун Монголд үйлдвэрлэв худалдааны төв дээр борлуулалтаа хийж байгаа. Бүтээгдэхүүний тал дээр бол худалдаа авагчид маань их сэтгэл өндөр байдаг. Яг ерөнхийдөө 100% Монгол брэндээ дэмжиж ерөнхийдөө монголчууд бас одоо өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг айгүй их үнэлдэг болсон. Тийм учраас сэтгэл харамж нь бол сайхан байдаг. Дотоодын арьширээр бүтээгдэхүүн хийхэд чанартай бат бөх эдлэгээ дах чадвартайгаар импортын бүтээгдэхүүн ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс ялгаатай байдаг байна. Энэ чүүднээс эх орныхоо арьширын бүтээгдэхүүнийг гол төвхөн эдэ болгосоор иржээ. Ерөнхийдөө дурдахад бол дотоодын арьс маань бол ерөнхийдөө сунахгүй хөлдөхгүй тийм ээ. Яг цэвэр өхрийнхаа ширээр ерөөсөө анхныхаа боловсруулалтаа гарч байгаа учраас чанарын хувьд бол ярилтгүй сайн. Тэгээд үйлдвэрлэлийн хувьд бол ерөнхийдөө үйлдвэр кабинетаас ерөнхийдөө үйлдвэрлэж байгаа арьснууд янзын компаниас авдаг л да. Жишээ нь дурдах юм бол мо ирээдүй их хэрэгэлт тэгээд жижиг шажиг их компаниуд байгаа. Ерөнхийдөө арьс боловсруулдаг. Тэр компаниудаас арьсаа нийлүүлээд ерөнхийдөө дотоодынхаа арьсаар
дотоодынхоо хүнийхээ хүчээр төмөрөөр бүтээгдэхүүн хийгээд 100% Монгол брэнд л гэж гаргаж байгаа юм л да. Арга шагаа компани хамт олонний ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж хувь хүмүүс гээд олон газартай хамтран ажиллаж байгаа юм. Түүнчлэн дотоодын арь шир боловсруулах үйлдвэрүүдээс арь ширэн бүтээгдэхүүн авахаас гадна үндэсний сабаглаа бодол үйлдвэрлэгч Оби пластикийн хамт олноор сабаглаа бодлоо хийлгэж хамтарч ажилладаг байна. Олон жил хамтарч ажиллаж байгаа байгууллага гэх юм бол Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим байна. Мэдээж түрүүнд дурдсан Мон ирээдүй их хэрэгэлт тийм ээ. Өшөө бас жижиг шажиг арьсны компаниудтай бол байнгын хамтран ажилладаг. За чиний хувьд яг одоо энэ арга шагаа компанид ажиллаад хэдэн жил болж байна? Үндэснийхээ үйлдвэрлэлийн компанид ажиллахад яг сэтгэл хэрэг үү? Би энд ажилд ороод 2 жил болж байна. Ер нь их дуртай. Яг өөрсдийн гараар өөрсдөө хийж борлуулж байгаа ихсэл өндөр байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж одоо улс орондоо тийм жижигхэн хөв нэмэр оруулж байгаа их баяртай байдаг. Яг одоо бас үйлдвэгчдэд маань яг одоо энэ энэхүү бүтээгдэхүүн маань хэрхэн яаж эцсийн бүтээгдэхүүн болж гарч байгаа энэхүү процессыг бас тайлбарлаж үзүүлээч. Эдгээр бол яг үйлдвэрээс яг өхрийн өрөө дээрс авч хийдэг. Яг үйлдвэрээс боловсруулсан арьс. Тэг авч зүсэж нааж тэгээд дэмжиж ойж одоо юу гэдэг шат жижиг ажлууд ингэж хийгээд үсэдэг. Энэ хээний хувьд бас их анхаарал татчихин тийм ээ. Энэхүү хээгээ одоо хэрхэн гарч янз бүрийн хээ байна. Хээг бол бид нар өөрсдөө юм хээний машинтай. Өөрсдөө зохиож үндэсний тийм чанартай хээнүүдийг хийж гаад энэ дээр ингэж дардаг халуун тийм прессинг хэлшигээр дарж ингэж хийдэг байгаа. За хажуу талынх нь бүс нь болохоор одоо бас тоноглолтой бүс байна тийм ээ. Тийм. Энэ тоноглол гэх юм бол яг урдаас орж ирж байгаа. Бид нар зөвхөн бэлтцийг, арьсан бэлтцийг хийдэг байгаа. Гол нь эднэрэлтэй бид нар яг хийж байгаа гол юм бол яг өхрийн арьсан эдрийг хийдэг байгаа. Арга шагаа компани хамт олон бүс тэлээ үйлдвэрлэхээс гадна өнгөрсөн жилээс эхлэн бэлэг дурсгалын зүйлийг мөн арь ширээр хийж үйлдвэрлэж эхэлсэн байна. Үйлдвэрлэж эхлээд удаагүй ч хэрэглэгчдийн аль хэдийнэ танилцуулж амжижээ. Тун удахгүй болох гэж байгаа сар шинийн баяртай зориулж Дүнжин гараг худалдааны төв болон Мишель Экспо төвийн үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна. Худалдаа өгчтэй бэлэг болгож Монгол бэлэг гэсэн сэдэлтэй ийм арьсан машины салооны зүйлд түлхүүрийн осортой бэлдэж гаргасан байгаа. Энэ нь утга учиртай Монголын үндэснийхээ угалцтай. Одоо жишээлбэл төрийн сүлд байна, одоо очир хэв байна, хил ам гай барцтаас хамгаалсан очир хэв байна, тийм ээ. Эр хүний хямрыг бэлэгцсэн одоо сүлд чонтой байна. Гихч их олон төрлийн хэв угалцтай байгаа. Хятадын янз янзын юм үлгөөд ингээд яваад байдаг шүү дээ, тийм ээ. Тэгээ тэрийг халахын үүднээс иймэрхүү Монгол түлхүүрийн осор, Монгол салааны чимэгтэй ингэж бэлдэж гаргасан байгаа. Энэ үнэний хувьд бол их хямдхан манай компаниас барьж байгаа бэлэг нь бол 3500 төгрөгөөр худалдаанд тэ хайрцаг сабаглаа бодолтойгоо хайрцаг савын хүртэл Оби пластик тэлгэсэн 100% Монгол бэлэг байгаа. Манай хайрцагтай тэлээ бол арлын сонголтууд бол бас маш олон төрлийн арлын сонголттой байгаа. Дандаа үндэсний хэв шинжийг агуулсан. Бас хайрцаг сабаглаа бодол Монголдо илгэсэн 100% Монгол брэнд байгаа. Монгол арьсаар хийсэн. Тэгээ нүнжигтэй бэлэг болно. Энэ нэлийг сонгож гэр бүлийнхэн дотныхоо найз нөхдөд өгөх юм бол ийм бэлэгнүүд байгаа тий цэврээсэн төлөөнүүд байгаа. Тэгээ мөн манай компаниас хямдрал зарласан байгаа энэ жилийн цагаасаараа дээдлийн бүснүүдийг үйлдвэрийнх нь үнээс нь улам хямдруулад 25,000 төгрөг одоо энэ миний ард байгаа бүснүүдийг хямдруулж зарж байгаа. Яг нэрийн дэлгүүр дээрээс хурж иж худалдаа авах боломжтой байгаа. Мөн арьсан бүснүүд ч гэсэн эмэгтэй бүснүүд ч гэсэн айгүй их хямдралтай байгаа. Монголын зах зээлд арьсан бүс тэлээний хамгийн том үйлдвэрлэгч нь болон хэрэглэгчтэй хэдийн танигдсан арга шагаа компани сар шинийн баярыг тохиолдуулан Монгол бэлгээр хэрэглэгчтэй бэлэг барьж байна. Мөн эрэгтэй эмэгтэй бүсэндээ 10-30% бодит хямдралыг зарсан байгааг үзэгч таньдуулгахад таатай байна. Хэрвээ үзэгч та арга шагаа компани чанартай бүтээгдэхүүнийг худалдаа авахыг хүсвэл арьсан бүс тэлээний хамгийн том төрөлцсөн дэлгүүрийг зориорой. Хаягийг дуулах гэж шөнийн захын 1 давхарт 13 дугаар лангуунд арга шагаа компани арьсан бүс тэлээний хамгийн том төрөлцсөн дэлгүүр байрлаж байна. Масагнатгаас санаачлан хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжих төсөл хөтөлбөр 2016 онд Монголд үйлдвэрлэв. Миний хэрэглээ вариантаар үргэлжлэн хурж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бид арга шагаа компани дээрээс үргэлжлүүлэн хүргэлээ. За нэвтрүүлгийн турш хамтдаа аж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Монголчууд маш олон салбарт өөрсдийн гэсэн их баялагийг бас бүтээж байгаа. За эдгээр их баялаг бүтээгчдийгээ үйлдвэрлэгчдийгээ мөн одоо хэрэглэгчд маань дэмжиж борлуулалтаар дэмжих хамгийн чухал байгаа юм. Нэвтрүүлгийн турш хамтдаа байсан баярлалаа. Монгол үйлдвэрлэл миний хэрэглээ.